хэд хоногийн өмнө миний ингэж амьдралыг харах өнцөг сэтгэх үе тэгээ ингэж өөрийнхөө талаарх ойлголтыг өөрчлөх нэг явдал тохиолдсон нь юу вэ гэхлээр би яг унтахынхаа өмнө зүгээр ингээд орондоо ороод ингээд хөвтөжсэн чинь надад гинэт тийм амар олон тийм сөрөг бодлууд ирээдүйн талаар сөрөг бодлууд гинэт орж ирээд тэгээ би тэр бодлоо ингээд бодохгүй байхыг хичээсэн ч гэсэн яг ингээд жинхэнэ юм шиг ингээд ар хороосоо бүр ингээд overthink хийгээд ургуулсан бодоод яг тэр сөрөг бодлоо тэгээд би бүр ингээд тэр бодлоо ингээд автаад ингээд нэг хар үйл миний толгой дээр ингээд ирсэн тэгэхээр бодлууд ингээд тий хин нэг ингээд тэр бодлыг миний тархинд ингээд хийгээд ч байгаа юм шиг санагдаад би ингээд ямар ч тийм контролоо алдаад гэх юм уу миний яг юу бодож байгаа тал дээр би контролоо алдаад яг тэр сөрөг байдал руу ингээд яг шумбаад живээд орчихсан юм шиг тийм мэдрэмж аваад тэгээ бүр сүлдээ ингээ уйлаа тэр нэг амар муухай бодлууд орж ирсэн хгүй ирээдүйн талаар 2-3 цаг харин нэг унтаагүй хэрвээ таач гэсэн яг над шиг те сөрөг бодлууд ингэж ер нь орж ирдэг өдөр тутамдаа ер нь жоохон сөргөөр сэтгэх гээд байдаг сөрөг бодлуудтай тэгээ тэр бодлоо ингээд болмоор байвчтай ингээд сайн сайхан бодол руу ингээд шилжүүлмээр байвч яагаад ч юм ингээд алга болохгүй ингээд миний яг нэг хэсэг ч юм шиг те ингээд тархин дотор ингээд байгаад байдаг тэгээ бүр сүултээ ингээд биеийн мэдрэгдээд зүрх ингээд хүчтэй цогцлуулаад те хэрвээ танд яг тийм сөрөг болоод байдаг бол энэ бичлэгийг та дуусна үзээрэй. За яг тэр сөрөг бол ингээд бодоод байж байх хугацаанд надад яг юу мэдрэгдсэн бэ гэхээр яг миний ингээд дотор нэг чөтгөр байгаад байгаа юм санагдсан. Яг миний тархин дотор ингээд амьдраа те надад ингээд муухай юмнууд хилээд чадахгүй чи хангалттай биш. Бүхэн бүр муудах болно те. Чи ингээд хичнээн ингээд сайжирсан чи сайжрахгүй ингээд чиний амьдрал тийм зүгээр л байдгаараа л байна. Эсвэл бүр доордон ч гэдэг юм уу тийм ингээд бодлууд ингээд миний тархинд ингээд амар их орж ирээд тэгээ би тэр бодлууд ингээд сонсоод ингээд бүр тэрэндээ итгээд ингээд бүр айсан тийм мэдрэмж авсан. Бүр тэ айгаад хэрвээ би тэгчүүл яана хэрвээ би яг энэ тэгвэл яана гэдэг тийм өмнө байвал яана гэд тийм амар айсан мэдрэмж авсан. Тэгээ тэр бодлоо ингээд 2 хоног тийм амар айсан мэдрэмж аваад өглөө нь босоод ч гэсэн ингээд сэтгэл ингээд хоосон ингээд зүрх ингээд өвдөөд тийм ингээд хоосон эргөөд тийм амар мухай тухгүй мэдрэмж аваад тэгээд яг сөрөг бодлоо босныхаа дараа ингээд юм алга болоход байсан. Би ингээд юм алга надаас нэг юм алга болдгоо байхгүй юм аа чаас алга болгодгоо. Тэгсэн чинь ингээд цаанаасаа ингээд надаас ингээд юм алга болоод би ингээд яг хэрэгтэй юмнууд ингээд алга болоод ихсэн. Нэг сөрөг бодлоос болоод би ингээд тэгээ өөртөө ингээд жоохон мухай явдлууд ингээд татаад ах шиг байна гэж яг гэдгийг мэдрээд би ингээд сүултээ бүр ингээд гүлийгөөд яхаа мэдхий болцсон. Би ингээд байнга ямар нэгэн бодол орж ирэхдээ яг энэ миний бодол мөн үү эсвэл нийгмээс өгсөн бодол уу хин нэгний надад хэлсэн бодол уу гэдэг юм дотор боддог байхгүй. Тэр үедээ бол яг юу гэж тэгж бодох те ухаангүй ингээд тарих маань ингээд бүр эзэмдүүлсэн юм шиг ингээд яг тэр сөрөг бодолтойг автцсан байсан байхгүй. Тэгээд би дараа нь миний нэг зүйл биш гэдгээр ингээд тусгаарлаж хараад тэгээд би тэр бодлоо ингээд шинжиж эхэлсэн. За энэ бодол те яг үнэн үү те яагаад энэ бодол үүсэх болоо гэдэг бодоод эхэлсэн чинь дотор байгаа энэ мухай чөтгөр шиг энэ мухай байсан бодол маань яг үнэндээ юу байсан бэ гэхлээр зүгээр л миний нэг хэсэг миний яг өмнө нь амар гомдож исэн өмнө нь надад те ямар нэгэн мухай зүйл тохиолдол миний ажил бүтэхгүй байгаад ирэхэд би нэг амар мухай мэдрэмж аваад те найзууд ингээд сайн дотны хүмүүс маань ингээд намайг орхиод явсан байдал ч юм уу те хаягдсан тийм мухай мэдрэмжүүд ингээд бүгдийг ингээд дотроо ингээд хатгалцсан ингээд тоохгүй ингээд хайцсан байсан. Тэгээд тэр мэдрэмжнүүд маань гинэт ингэж амар болж гарч ирээд мухай мэдрэмж өгсөн байгаа байхгүй. Энийг яг яаж ойлгуулт вэ гэхэлэр одоо миний бие дотор одоо хүн болгоны одоо бие дотор тийм ингээд өнгөрсөн дөх аз жаргалтай байсан өөрийгөө ингээд нэг хүүхэд гэж хараад тийм гонигтай байсан өөрийгөө бас нэг хүүхэд гэж хараад ингээд 2 хүүхэд миний ингэж дотор амьдардаг гэд төсөөлөд үзцгээе. Тэгээд нэг аз жаргалтай хүүхдийг бодтол нэг амар гой мэдрэмж авдаг те ингээд баярлал тэгэл бэжин тэгээ жоохон тэр гонигтай те ингээд жоохон хаягдсан ч юм уу тоохгүй орхигдсан тэр хүүхдийг ингээд те бид нар өөрөө өөрсдийнхөө нэг хэсэг байтал тэр хүүхдийг ингээд тоохгүй ингээд анхаарлаа өгөхгүй ингээд хайждаг хэцүү зүйл тохиолдсон үе те гологдсон, шилэгдсэн, тийм хаягдсан бүх муу мухай мэдрэмжийг авсан тэр хүүхдийг чи өөрөө хүртэл дотроо ингээд тоохгүй ингээд хайцсан байна гэсэн үг.
амар аз жаргалтай гэгээлэх хүүхдэд анхаарлаа өгж явахыг чинь бас нөгөө хажуудлын гунигтай тэгтээ ууртай ч юм уу тэр жоохон сөрөг энергитэй тэр хүүхд чинь харсан. Тэр хүүхэд ингээд чиний ингээд бүх хэцүү байдлыг чинь давж гарч ирээд ингээд бүх хаягдсан мэдрэмж чи аваад ингээд дотроо ингээд хадгалаад ингээд ирсэн хүүхэдтэй чи өөрөө хүртэл анхаарлаа өгөхгүй байхаар чинь тэр хүүхэд ямар мэдрэмж авах вэ те. Тэгээд бодоод үзэх юм бол тэр хүүхэдтэй гинэт гарч ирээд те би энд байна намайг ингээд анхаараач намайг сонсооч би ингээд амар хэцүү зүйлүүдийг те чиний өмнөөс туулаад ирсэн байтал чи ингээд намайг яагаад үл тоогоод ингээд хаагаад байгаа юм бэ? Би ч гэсэн намайг ч гэсэн анхаараач гэд гарч ирж байгаа байдал нь ингээд сөрөг бодлуудаар ингэж гарч ирдэг. Anxiety attack байдлаар ингэж гарч ирээд биднэрт ингээд дохио өгдөг те биеийн дээр ингээд ямар нэг юм өвдөх ч юм хоолой өвдөх ч юм ямар нэгэн байдлаар бид нар хүчин мэдрэхэд тэр хүүхэд чинь те намайг анхаараач би яг энэ биеийн дотор чинь байгаад байна штэ намайг сонсооч намайг анхаараад өгөөч гэд тэр хүүхэд чинь өөрийгөө илэрхийлж байгаа гэсэн үг. Тэр зүүн зүйлүүдийг аль хэдийн мэдэрчихсэн байгаа тэр хүүхдийг анхаараа тэр хүүхдэд ярилцаад бүх зүйл зүгээр болно гэд хэлээд өөртөө анхаарлыг тэр хүүхдэд хандуулах хэрэгтэй. Тэгхгүйгээр ингээд нуугаа дараад те бүх юм зүгээр би зөвхөн сайн сайхан талд л анхаарах болно гэд хэрвээ чи тэр сөрөг хүүхдийг анхаарахгүй ингээд хайчих юм бол тэр чинь ингээд алга болсон гэсэн үг биш. Зүгээр л ингээд нуугдаад ингээд бүг болоод ингээд байж идэм аа. Ажиллахаа болсон найзууд ч гэдэг юм уу те тэр ингээд би амар гомдсон мэдрэмж маань ингээд миний дотор байгаад исэн байна. Би нэгээ мэдхгүй яваад исэн байна гэдгийг маань гэж мэдрүүлж ингэж гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээд би энэ чинь яг тийм миний зүгээр нэг хэсэг байсан байж тээ. Тэр бүх дотроо миний нуужсэн зүйлүүд маань л байсан байж тээ гэдгийг ухаарсан чинь би гинэт ингэж амар амьсгаа авж байгаа юм шиг гээд тайвшраад тэгээд би амар ингэж хөнгөн мэдрэмж аваад ингэж гадраас ингэ хөндөрж байгаа юм шиг мэдрэмж аваад дотор ингэж бүр ингэж тайвшраад тэгэхээр би бүр ингэж цээж ингэж гой дүүрээд ингэж нэг гой дүүрэн мэдрэмж аваад эхэлсэн. Яг үнэндээ тэр сөрөг бодлууд чинь те сөрөг мэдрэмжүүд чинь чиний амьдралын хамгийн том багш. Заримдаа бид нар хүссэн юм авч чаддаггүй тийм үү? Хайрлуулагддаггүй, үнэлэгддэггүй тохиолдлууд байдаг. За тэр үед бид нар яадаг вэ гэхлээр дотроо гомддог тийм үү? За тэгээд тэр гомдсон гомдлыг бид нар өөрөө өөрийгөө хамгаалах үүднээс уур болж гарч ирдэг. Тэгээд бидний тархинд орж ирж байгаа энэ сайн ч байна уу, муу ч байна уу бодлуудыг зүгээр л ажиглаж сурах хэрэгтэй. Энд битгий итэг бодлыг тэ яг үйл шиг бодол орж ирлээ. Бодолтой за би ийм бодол бодож байна гэж бодоод өнгөрөөгөөд явуул таны анхаарал өгсөн бодол манифест хийгддэг. Тэгэхээр та бодлуудаасаа сонгох хэрэгтэй. Гой эерэг бодол орж ирлээ гэх юм бол тэр эерэг бодлыг биедээ мэдрээд жишээ аваад ярих юм бол те найз залуу найз охинтойгоо харилцаа амар гой болж ийн гэдэг бодол орж ирлээ гэхэд тэрийг дотроо биедээ мэдрээд гой мэдрэмж авна гэсэн үг. Тиймээс сөрөг бодол ороод ирлээ би энэ бодлыг бодмааргүй байна гэд үл тоох биш. Энэ бодол яг хаанаас гарч ирвэ? Яагаад бодох болвоо? Энэ бол үнэн үү? Энэ бодлыг би дахиж бодохгүй болохын тулд яг юу хэрэгтэй вэ гэд өөрийгөө эмчлээд өөрийгөө дотроосоо ангаагаад явах 100% боломжтой гэсэн үг. Тэгээд тэр яриад байгаа тэр миний мэдэрсэн тэрийг ингээ мэдэрж байгаа юм шиг байсан зүйл маань ердөө л анхаарал авч чадаагүй, хайр хүртээгүй, гомдлоо илэрхийлж чадаагүй яг миний нэг хэсэг байсан байгаа байхгүй юу? Ямар чамд хэрвээ ингээд сөрөг бодлоод гарч ирдэг бол юу их талаар 3 зөвлөгөө хэлж өгье. За хамгийн эхлээд миний хэлсэн чинь те нэр өгөх хэрэгтэй. За ямар мэдрэмж авч байна гэдгийг мэдрээд за яг юунд гомдсон бэ? Яг юунаас шалтгаалсан бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Хоёрт миний мэдрэмжийг биеэсээ гаргах хэрэгтэй. 5 минут 10 минут дасгал хийдэг ч юм уу те эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг ч юм уу сөрөг бодолтойгоо зүгээр цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. За тэгээ гуравт нь юу хийх хэрэгтэй вэ гэхээр тэр авсан сөрөг мэдрэмжээ хөрвүүлэх хэрэгтэй. Алхими гэж ярьдаг те энерги хөрвүүлэх чадвар гэсэн үг. Мэдрэмж надад яг юу заагаад байна? Надад тэгж л амар гомцсон бол за би дараагийн удаа хэн нэг нь надад адилхан хандхад би хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийгөө хамгийн сүүлд тавихгүй. Би өөрийгөө нэг тавиад би тэр хүнд би ийм зүйлийг ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ шууд нүүр тулган хэлэх болно гэдэг зорилго тавих хэрэгтэй. Надтай ингэж харьцдаг хүнийг би ерөөсө зөвшөөрөхгүй гэдэг талаар
бодоод өөртөө тийм амлалт үүсгээд шийдвэртэй бат зогсох хэрэгтэй. Тэгээд энэ бичлэгээрээ яг юу хүрэхийг хүсэн бэ гэхээр дэлхий дээр амар муухай зүйл тэг чөтгөр гэж юусоо байдаггүй юм шиг санагдлаа. Зүгээр л бидний тоохгүй байгаа тэг гомцсон мэдрэмжүүд маань ингээд бугалсаар агаад ингэж гарч ирдэг. Хуугаас хүртэл бид нар гэрэл гэгээг олж харах боломжтой гэдгийг би ойлгож авлаа. За та бүхэнд энэ бичлэгээрээ жоохон ч гэсэн тусалсан бол маш их баяртай байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.